За хоёр асуудал орцсон. Тэгээд цовруулаад асуултууд асууя. За юуны өмнө бас энэ онцгойгийнхонд баяр хүргэе гэж бодож байна. Тэгээд яг гал усны одоо ганцуудын гамшиг тулахад онцгойгийнхан за тэгээд тэр дундаа хөдөө орон нутгад үйл ажиллагаа явуулж байгаа энэ 90 хайх аврах бүлгийнхэн гэдэг нэг хэдэн улсууд л ингээд зүтгэдэг. Тийм учраас бас энэ хүмүүст бид нар бас талархах ёстой. За дээрэс нь энэ бид нар улсын төсөв өнтер батлахад одоо жишээлбэл сая энэ заамрын хүүхдийн асуудалч тэр ингээд бүх юм дээр ингээд гинт тулж ирэл харахаар нөгөө техник тоног төхөөрөмж төсөв мөнгөтэй холбоотой асуудлууд бол тулгардаг. Тэгэхээр энийг бас улсын хурал дээр төсөв батлахдаа бас энэ байдлуудыг нэлээд харж үзэж батлах ёстой гэж ингэж боддог. За дээрэс нь энэ одоо яг зодын нөхцөл байдал үүсэхээр засгийн газрын шийдвэр гаргаад энэ онцгойгоос энэ нөөцүүдээс нэг жоохон хижээл одоо өвс ингээ хуваарилдаг. Яг газар дээр очихоор нэг малчинд нэг боодлол өвс нэг шуудаа хэвгэл одоо хөрхтэй гүйтэл ингээл оногддог л доо. Тэгэхээр энэ асуудлыг бид нар бүр одоо углуургаар нь шийдмээр байна. Би бол бүр нэг одоо тодорхой асуудал буюу энэ махны үнэтэй холбоотой асуудлыг бас шууд холбочвол яасан бэ гэж ингэж боддог хүн. Махны үн ер нь маш олон юм шийдэн шүү. Залуу малчингүүдлийг шийднэ. Ядуурлыг шийднэ. Зудын асуудлыг шийднэ. Цөлжилтийг хүртэл шийднэ гэж хэлвэл зарим хүн бас гайхах баг. Яагаад тэгэхээр энэ яагаад ядуурлыг шийдэж залуу малчингүүдлийг шийдэх вэ гэхээр тэнд хэрвээ одоо мал үнэтэй болоод нэг 90 500 600 мянгаар борлогдоод өхөр 3 4 саяар борлогдоод ирэх юм бол манай залуучууд дээр сонголт ирнэ. Хөдөө гараад бид нар тэнд бизнес хийж ашиг олох боломж байгаа юм байна гэдэг ийм сонголттой болж ирнэ. Тэгэхээр энд одоо тийшээ чиглэл цуваа эхэлнэ. Ядуурлыг бол мэдээж орлоготой болоод ирэхээр асуудал шийднэ. За зудыг яаж шийдэх юм бэ гэж. Өнгөрсөн үйл сэлэнг дархан Төв аймгийн сумдуудаар цагаанаар зудрахуу үлдсэн. Энд яасан гэхээр малчид малынхаа зарим айлбар 70% нь ядлаад борлуулсан. Махны үн өндөр байсан учраас ядлаад борлуулад үлдсэн малдаа таарах хэмжээний тижэл өвсөө нөөцлөд өвлийг давтсан. Нөгөө одоо зүүсний хорогдолтой ч бүр хүрээгүй 2%-аар тооцдог бол дүнгуудын таад хараар 1% хүрээл ингээл одоо зогсож байгаа жишээтэй. Тэгэхээр юу хэлж яах гэхээр тэнд экспорт нь мах гарч ирсэн учраас махны үн дажгүй байсан учраас энэ нядлаад борлуулчихж байгаа. За цөлжилтэн дээр гээд бас хүн гайхаж магадгүй. Ягаад гэвэл малчид чинь тэнэг улсууд биш. Бид нар өнөөдөр нэг ямиг нэгхэн талаас нь бодож байгаа бол манай энд сууж байгаа энэ малчдын төлөөллийн гом бочир гавьяа. За нэмжлэмгийн нот өгье. Энэ хүмүүс чинь 10 бодд юм аа. Маллаад явж байхдаа нэг асуудлыг 10 талаас нь бодоод хамгийн мэрэгэн шийдвэрийг гаргадаг байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүс яах вэ гэхээр мах үнэтэй бол олон мал малж махаа идэж өөрсдийгөө зовоохыг бодохгүй байхгүй юу? Хурга 15-аас 18 хүргээд борлуулчих хэмжээний ухаан манай малчтад байгаа. Тэгэхээр цөөн малтай болно. Тэгэхээр энэ махны үн энэ асуудлыг шийднэ гэж би хэлээд байгаа. За энэ дээр тодорхой хоёр асуулт байна. Онцгойгоос энэ гамшигын үед энэ малчидтай энэ нэг GPS-тэй гар утсанд нь суулгах энэ програм хангамжийн асуудал ямар нэгэн хямдхан тоноглолын асуудлыг ер нь та судалж шийдсэн үү? Энэ Төв аймгийн Эрдэнэ самт лүн дээр болсон тэр нөгөө уржингийн цаажилын нөгөө гамшигар чинь хүмүүс ойрхон нөгөө машинуудыг хараад идэг. Энд байсан гэд мэдээд идэг олж авч чадахгүй олон хүн нас орсон шүү дээ. Тэгэхээр ийм юм хийж байгаа юм байгаа юу гэдэг дээр нэг. За дахиад гүцэй 1 минут сонгоё. За хоёрдугаар хөдөө аж ахуйн сайдаас энэ махны үн дээр ер нь та ямар бодолтой байх вэ? Махны үнэтэй байх нь зөв үү? Хямд байх ёстой. Энэ дээр нэг салбарын сайдын хувьд хариулт өгөх гэж одоо бас маш олон малчид харж байгаа. За юу гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхнаас энэ хөдөө малчтай уулзаад явахаар нэг л юм ярьж байгаа. Нөгөө олон асуудлууд чинь хамгийн чухал нь юу гэж малчны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөлөх гэдэг асуудал чи яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ? Энэ сонгуулийн шоу байсан юм уу? Эсвэл биднийг хошгоруулад өнгөрсөн юм уу? Энэ хууль чи яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ямар хэмжээний зардал гарах гээд байгаа юм бэ? Нийгмийн даатгалын санд ямар асуудал үүсэх гээд байгаа гэдгийг нэг тодорхой тоо хэлээд өгөөч.
тэдийн хэмжээний асуудал байгаа одоо энэ малчтын нийгмийн дадлан шимтгэл төлөвлөлт болох гэдэг юм бэ гэдэг тоог нэг сонсоодох ийм асуултууд тариултаа. За онцгой ерхий газар. За тоон гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр онцгой байдлын байгууллагаас 2019 оноос эхлээд бид нэг 3 хэсэгт байршил тогтоох аппликейшнийг улс орон дээр ашиглаж байгаа. Бүх иргэн ашиглаж байгаа. Энийг хэрхэн ашиглах гэдэг компанид ажлыг бол тогтмол явуулж байгаа. Тэгэхээр одоо ер нь Монголын нийт иргэдийн 60-70% нь энэ аппликейшн байгаа. Энэ ямар ч офлайн ажил нь дуудлага өгөөд зөвхөн 3 хэсгийг л биднэрт хэлнэ. Зүгээр асаагаад тим гэдэг үл бид нар байрлал шууд тогтоож байгаа. Онцгой байдлын бүх 21 аймгийн дуудлага хүлээгч дээр. За хоёрт нь бид нар Азийн хөгжлийн банкны 30 сая долларын гамшигаас хамгаалах зарлан мэдээллийн системийн тогтолцоог боловсроогүй болгох төслийг энэ оноос эхлүүлээ хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ хүрээнд 21 аймаг 330 сувн дээр дуу тохиолол, мессеж систем, за өргөн нэвтрүүлэг, үүрийн телефоны утсаар бүх мэдээллийг урьдчилан сэргийлэх ажлыг явуулдаг. Дээрээс нь 112 гээд нэгдсэн тогтолцоон, дуудлагын тогтолцоон шилжүүлэх гэж байгаа. Энэтэй холбогдуулаад бүх одоо иргэний дуудлагыг өгөхөд байршилтай нь гаргаж ирдэг энэ системийн тогтолцоор явж байгаа. Энэ засгийн газраас захин хөгжлийн яам, онцгой байдлын яам, хууль зүйн яам дээр үр хөвгдөд энэ одоо нэгдсэн системийг боловсруулах ажлууд хийгдэж байгаа. Тэгэхээр энэ ажлууд бол хийгдэнэ. Мөн emergency source гэдэг аппликейшн системийг нийт одоо Монголын одоо аппликейшнийг иргэдэд бол хэрэглээнд гаргах гэж байгаа. Энэ нь бол бас аюултай нөхцөл байдлын мэдээлэл өгдөг, бас байршлыг илрүүлдэг ийм платформыг бол ашиглаж байгаа. Тийм учраас бид бүхэн бол энэ асуудал дээр одоо нэлээд идэвхтэй ажиллаж байгаа гэдгийг хэлье. За түрүүн гав улаг гишүүний асуултнаас нэмж хариулахад энэ журмаараа аймгийн засаг дарга энэ нөхөө болгорыг олох үүрэгтэй. Засаг даргын нөөц хөрөнгө нь хүрэлцэхгүй болсон тохиолдолд улсын онцгой комиссод хандаж засгийн газараа шийдвэрлэхээр ийм одоо журмын зохицуулалтаа байгаа гэдгийг би бас нэмж хэлье. Хүлээж байна. 11. За махны үнийн асуудал байна. Сая таны хэлж байгаа яг экспортыг хэрвээ бид нэр ингээд гинт зогсоовол яг нөгөө цаг хүндрээд өвөл хүндрэх нь тодорхой үед махаа борлуулж чадахгүй болчиход тэр эрсдлүүд байдаг учраас экспортыг бол ингэж гинт зогсоож бол тийм арга хэмжээ бол авахгүй гэсэн. Махны үнийн асуудал гэдэг бол жилийн 12 сарын нэг 2 сарын л асуудал байгаа. Үнийн асуудал. Энэ хавар ингээ харагдаж штэ. Ялангуяа төв суурин газрын үнийн асуудал байна. Тэгэхээр аймаг орон нутгийн төв бол аймгийн засаг дарга нь төвийнхийг бол одоо нийслэлийн засаг дарга нь тэр одоо арга хэмжээгээ аваад сая одоо хэлж байгаа намар ингээд мах бэлтгэлийн үйл ажиллагаа явагдахад энэ төв суурин газрынхан ч бас ингээл цуг яваал бэлтгэдэг ийм юм руугаа л одоо явхан зүйтэй болов. Тэрнээс одоо хавар махны үн өслөө гэж одоо бид нар яаж бол болохгүй. Таны хэлж байгаа тэр үгэн дээр бас нэг зөв юм гарч ирж байгаа нь мах ингээд нэг жоохон өсөөд ирэхэд сая яг орон нутгаар яваад малчтай уулзаад ирэхэд ер нь бас ч гэж энэ махны үн аятайхан болоод байгаа тэр өр ширээ дарлаа. За олон залуучууд бас эргээд нэг хөдөөрүүгээ гарын идэр гэдэг ийм зүйлүүд яригдж гэн гэж байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн яамны одоо хувьд бол энэ ганц мах гэхгүйгээр малаас гарч байгаа түүхийн эдийг бүгдийг нь л одоо үнэтэй болгох, хайдгуу болгох ажлыг л одоо эхний ээлжинд өршөлтийн маягаар одоо 5 аймагт эхлүүлээ явж байна. Энэ амжилтаа бол бусад бүх аймагуд дээр хийчүүл бололцоо байна гэж ингэж бас харж байгаа. Дараагийнх нь энэ малцтай холбоотой энэ зуудын асуудал дээр зуудын бэлтгэл бэлэн байдал руу бид одоо бас анхаарлаа хандуулж байгаа. Тэр одоо нутагтаа эзэн 100 мянга гэдэг энэ хөтөлбөр бол одоо өөрсдөө ногоон тижээлээ тариад зууд болвол малаа аваад гараг, өнтөө сайхан өвөл болох юм бол малаа тижээгээд заавал одоо намар малаа заазалдаг биш, өгдөг биш. Бүх цаг үед мал нь тарга твэрхтэй ийм байх л болцоог бүрдүүлж ажиллая. За ингээд ирэх юм бол дагаад цөлжилтийн асуудал, дагаад энэ арьс чирний чанарын асуудал гээд олон асуудлууд шийдэгдэх юм байна. Малчтын өмнө тулгамдсан олон асуудлуудыг шийдэх одоо гарцуул энэ байна гэж ингэж үзээд 17 аймгийн 25 одоо баг дээр туршиж байна. За энэ ингээд 10 сараас үр дүн гараад туршилт амжилттай боллоо гэж ингэж үзвэл бид 2027 оны хавраас өшөө энийгээ тэлж малчид зууданд малаа алддаг биш, зуудын бэлтгэл дээрээс нь малынхаа чанар руу анхаарах бололцоог энэ газар олголтоор нь ахуулаад ингээд дэмжээ авъя. Өчигдөр энэ юун дээр сонсгол дээр бол
малчид бол газар өгдөггүй. Мөнгөтэй компаниуд ганц камбангүй байж л өчнөө газрыг авчдаг гэж байгаа. Тэгэхээр манай явуулж байгаа энэ 100 мянга хөтөлбөр нутагтаа эзэн энэ хөтөлбөр бол малчтад нийлээд хоршоод энэ газар дээрээ ногоон тижээлээ тариад ирээдүйд үүсэх эрсдлээс өөрсдийгөө хамгаалах бүрэн бололцоог нь олгож байгаа гэдгээрээ бас онцлогоо гэж ингэж бас би хэлье. За, нийгмийн даатгалынх нь 14 15 За таван гишүүний асуултанд хариулъя. Гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны төрийн нэрийн бичгийн дарга дааж ирэл байна. За малчны тухай хуулийн 4-ийн 2-9-д за өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчин нэг удаа нөхөн төлөвлөлттэй холбоотой журмыг засгийн газар баталгаар хуульчилсан. За энэ журмыг боловсруулж гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яам нийтдээ 3 удаа засгийн газрын яамдуудаас санал авсан. За харамсалтай эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам болон бусад хуульчид дотоод хэргийн яам зэрэг яамдуудаас бол энэ журмыг дэмжээгүй. За мөн улсын хурлаас 25-26 оны төсвийг баталж өгтөө энэ нөхөн төлөвлөлттэй холбоотой зардлыг улсын төсвөөр суулгаж өгөөгүй. Тэгээ энэтэй холбоотойгоор энэ журам бол батлагдаж гараагүй байгаа. За хоёрдугаарт нь бол таны асуусан журам батлагдсантай холбоотой хэрвээ энэ хууль хэрэгжсэн бол за 5 жилийн хугацаанд нийтдээ нэг 375.5 тэрбум төгрөгийн зардал улсын төсвөөр. За, гүйцээж хариулъя. За хэрвээ энэ журам батлагдаад нөхөн төлөлттэй холбоотой асуудал үүссэн бол за 375.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын тооцооллыг бол манай яамны зүгээс гарсан. За энэ нөхөн төлөвлөлтөнд 38.2 мянган малчин хамрагдах боломжтой байсан гэж ингэж үзэж байгаа. За одоо харамсалтай нь хуулийнх нь хэрэгжилтийн хугацаа 26 оны 1 сарын 1-нд дуусгар болцсон. Хэдийгээр бид нар нөхөн журам гаргалаач одоо хууль хэрэгжилтийн хугацаанд дууссан учраас энэ журам бол хэрэгжих боломжгүй болцсон байгаа.